Тэгээд зарим нэг хүүхдүүд дараа дахиад бичлэгнээс үзчихнэ. За сайн байцгаана. За намайг Бататхан гэдэг Монгол Улсын их сургуулийн мэдээлэл технологи электроникийн сургуулийн электроник холбоо инженерчлийн тэнхимийн багш. За миний мэргэжил бол физикийн багш мэргэжилтэй. За олон жил электроникийн үндэс гэдэг хичээлийг бол зааж байсан. За өнөөдөр би та нарт энэ сургалт одоо энэ олимпиадтай холбоотойгоор цахилгаан хэлхээ симуляцийн програмууд гэсэн сэдв өгсөн байсан. За энэ эхэнд нь бол бүгдээрээ яг электроник гэж яг юу юм бэ? Энэ тухайга товчхон түүхээр нь дамжуулж яриад тэгээд цахилгаан хэлхээнийхээ тухай яриад ингээд хичээлээ үдээс өмнө явуулъя. 2 цаг хичээл заана гэсэн. За тэгээд илүү гарна үз гэж бодоод юм тайван яриа авчи тэхүү. За электроникийн одоо шинжлэх ухаан энэ зүйл маань бол электроныг удирдах гэсэн утгатай үгээс эхэлнэ. Өөрөөр электроник гэдэг маань бол электрон түүнийг удирдахын ухаан гэсэн утгатай үг. За тэгэхээр бидний хэрэгжилж байгаа электрон тоног төхөөрөмжүүд энэ бүх зүйлс бол электроны хөдөлгөөнийг зүй зохистой удирдахснаар бүх үйлдэл нь хийгдэж байгаа. Гар утас, телевизэр, компьютер одоо юу гэдэг юм бүх электрон төхөөрөмжүүд бол электроныг зүй зохистой зөв удирдах гэсэн санаан дээр тулгуурлаж яваа гэсэн үг. За тэгвэл одоо бүгдээрээ хүн төрөлхтөн ер нь эхнээсээ хэрхэн удирдахсан орж ирэхгүй. За ерөнхийдөө бол хүн төрөлхтөн энэ шинжлэх ухаанчаар энэ электрон цахилгаан үзэгдэлтэй харьцаж эхэлсэн нь бол үндсэндээ 400 жилийн өмнө юм байна. Тэгэхээр 1600 оноос орчмоос одоо ерөнхийдөө бол Европт шинжлэх ухааныг одоо үндсэндээ бол нөгөө сэргэн мандалтын үе дуусаад ер нь шинжлэх ухааныг нэлээд амьдралд төлхөө судалдаг болсон үеэс цахилгаан үзэгдэлтэй бол танилцж эхэлжээ. Тэгэхээр энэ бол Английн физикч эмч Уильям Гилберт гэдэг хүн энэ үрхэд цахилгаанчдаггүй биетүүд байдгийг олж илрүүлээд тэдгээрийг хооронд нь харьцуулж ингэж судалж байхдаа бол энэ хувь бусдаас илүү их цахилгаанчдаг юм байна гэдгийг олж мэджээ. За энэ хувь гэдэг маань бол одоо ихэнх хүмүүс бол сайн мэднэ эрдэнийн чулуу гэж ерөнхийдөө бол нэрлэгддэг. Хүзүүний зөвлөлт мөлт одоо бөгж эмэг гэх мэт зүйлсүүдийг бол хийдэг баг. Ийм улбар шар өнгөтэй материал бий. За энэний одоо грек нэр нь бол электрон гэдэг үг ба. Тэгэхээр электрон гэдэг маань бол атом доторх бөөмийн нэр боловч тэрнээс өмнө бол грекчүүд электрон гэдэг үгийг ашиглаж нэрлэдэг байжээ гэсэн. Тэгэхээр энэ грек үсгнүүдийг та нар яг ингээд бичсэн байдлаар нь харах юм бол eta, lambda, epsilon, kappa, tau, rho, omicron, nu гэдэг ийм үсгнүүд байгаа. Эхний авиануудын нийлүүлээд унших юм бол электрон гэдэг үг байна. Тэгэхээр грек хэлэнд электрон гэдэг бол хувь гэсэн энэ эрдэнийн чулууны нэр байжээ гэсэн. За энэ зүйл бол бусад зүйлсээс онцгой илүү үрхээр цахилгаанжаад байжээ гэсэн. За үүндээ бол бид нар өнөөдөр цахилгаан үзэгдлийг багш нар физикийн багш нар тайлбарлахдаа хуванцар савааг бол ашигладаг баг. Хуванцар гэдэг учир нь ойлгомжтой байгаа зү. Хувтай төстэй, хувтай адилхан гэсэн утгаар хуванцар гэж нэрлсэн байгаа. За үүнийг бид нар ноосоор үрэх юм бол маш сайн цахилгаанчдаг. За ингээд энэ хүн бол цахилгаанчдаг биет, цахилгаанчдаггүй биет гэсэн маягаар электрик, non electric гэсэн ийм үгсийг ашиглаж ингэж судалгаагаа явуулж ирсэн юм түүх байт юм байна. За дараа нь бол хүн төрөлхтөн олон жил энэ цахилгаан үзэгдлийг таньж мэдэх гэж оролцсон боловч нэлээд бүтэлтэй гараагүй бах. Ингээд 70 жилийн дараа Otto von Guericke гэж Германы математикч, физикч энэ хүн бол
цахилгаанчсан биетэд татагдсан үд тухайн тэр татагдж байгаа цэнэгтэй биедээ хөрөнгүүтэй буцаж түлхэгдэж байгааг анзаарсан. Тэгэхээр энд татдаг, түлхдэг хоёр янз байна гэсэн ойлголтыг анх гаргаж ирсэн хүн байна шүү дээ. 1663 онд бол ийм том хүхрийг цуглуулж, хүхэр гэдэг бол уг нь бол нэлээд хортой байдас. Гэхдээ тэр үед бол их хэмжээгээр том хэмжээтэй хув бий болох боломж мэдээж байгаагүй. Тийм болохоор тэр чи эрдэнийн чулуу юм чи ховор олдцтой. Тэгээд овор хэмжээ жижигхэн. За тэгээд энэ хүн бол хүхрийг ашиглаж диэлектрик материал учраас асар том бөмбөлөг хийгээд үүнийг үрэх замаар бол эргэлдүүлж байгаад үрэх замаар хүчтэй цахилгаан электростатик орон бий болгож чадсан байна. Үүнийг нь бол Герикийн электростатик генератор гэж нэрлэнэ. За энэ хүн бол эсрэг хоёр юм байна гэж анх анзаарсан хүн гэж хэлж байна. За дараа нь 1729 он буюу одоо ингээд 18 дугаар зуун гартал бол мөн цэнэгийн тухай ойлголт маань төдийлөн их хүчтэй тавигдсангүй. За ингээд Стефен Грей гэдэг хүн бол цахилгаан цэнэгийг материал дотор дамжуулах буюу одоо гүйдэл болгох ийм туршилтыг бол анх хийсэн. Ингээд бол янз бүрийн материалуудыг ашиглаад мөн олсыг усаар норгоод нойтон олс, за тэгээд гуйл, металл гэх мэт ийм зүйлсийг ашиглаж цэнэгийг 200-аас 300 м урт материалаар дамжуулж чадсан. Энэ нь бол үндсэндээ бол цахилгаан цэнэг бол дамжуулагч материал дотор бол маш сайн дамждаг юм байна гэдгийг үндсэндээ илүү сайн олж илрүүлжээ. За түүнээс гадна энэ Стефен Грей гэдэг хүн бол газар буюу энэ хөрс дэлхийн хөрстэй холбогдчих юм бол бүх цэнэг устгаж алга болд юм байна гэдгийг олж нээсэн. Ингээд энэ туршилтандаа бол өөрийнхөө хүүхдийг ашиглаад олсоор пазнаас дүүжил тогтоожсон үед бол хүүхдийн биеийг хөлийн нөгөө хөхрөн бөмбөлгөөр үрхээр энэ хөлийн үрхээр хүүхдийн бие бол асар хүчтэй цэнэгдэж байгаа нь мэдэгдсэн. За тэгээ газраас тусгаарлалцсан байхаар бол цэнэг нэмэгдээд байгаа нь бол ажиглагджээ гэсэн. За тэгээ газар гიშгүүлчих юм бол цэнэг нь алга болчдөг, багасчдаг ч гэдэг юм уу. Ийм маягаар газар гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Тэгэхээр газар буюу их дэлхий маань бол одоо тэг потенциалтай цэг гэдгийг бид нар одоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр газар дуулна гэдэг бол үндсэндээ илүүдэн статик цэнэгийг устгаж алга болгодог. Дэлхий маань бол өөрөө асар их цахилгаан цэнэгийн одоо нөөц сав гэсэн үг. Бүгдийг нь сороод авч чадна. Эсвэл дэлхийгээс бид нар асар их цэнэгийг үүсгэж бий болгож чаднаа гэсэн утгатай байна. За ингээд цахилгаан цэнэгийн судалгаа маань цаашлаад явж эхэлсэн байна. За энэ үед бол цахилгаан цэнэг гэдэг ойлголт байгаагүй хүн төрөлхтний дотор. Энэ судлаачдад бол ямар нэгэн биетээс нөгөө биет рүү дамжиж урсаад байгаа нэг тийм урсгал үүсгдэг зүйл байна гэж ойлгоод тэрийг цахилгааны шингэн гэж нэрлэдэг байж. Шингэн зүйл урсж байгаа мэт нэг биеэс нөгөө бие рүү орж байдаг тийм ээ. Мөн энэ үед физикчид дулааныг хүртэл тийм нэг биеэс нөгөө бие рүү урсаж байдаг тийм шингэн гэж ойлгодог байсан маа шүү дээ. Тийм ч учраас та нар одоо анзаардаг бол физикийн бүх сургуучган дээр дулааныг Q үсгээр мөн цахилгаан цэнэгийг Q үсгээр тэмдэглэдэг тийм ээ. Тэр бүр 18 дугаар зууны үеэс биеүүдийн хооронд дамждаг юм нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй тэгсэн мөртлөө жим байхгүй, масс байхгүй ийм зүйлийг тэмдэглэдэг байжээ гэсэн үг байна. За ингээд цахилгаан цэнэг бол аливаа зүйлд хадгалагддсан байна гэдгийг анх судалж олсон хүн бол энэ Muhlenberg гэж Peter van Muhlenberg Голландын эрдэмтэн. За энэ хүн бол конденсаторыг бүтээсэн. Тэгэхээр энэ конденсатор буюу Leyden jar гэж ийм шилэн сав байгаа. Гадна талаар нь металлаар бүрсэн шилэн ийм сав, дотор нь шилэн савааг байрлуулад тэгээд энэ шилэн саванд цэнэгдсэн биеийг хүргээд байхаар энэ сав цэнэгийг маш хүчтэй өөртөө агуулж хадгалж байна гэдгийг олж
илрүүлсэн. Тэгээд энэ хоримтлуулсан цэнгээр бусад хүмүүсийг одоо тогон цохиулах гэж бид нар ярьдаг. Ийм үзэгдэл үүсгэж циркийн үзүүлбэр хэлбэрээр хүмүүсийг баясгаж одоо мэдээж цахилгаан цэнэг нь цохиулсан хүн ямар л ажигтай царай гаргав гэж бөөн инээдэм нарийн болгодог байсан ба. За тэгээд энд бол анх конденсатор буюу одоо манай электроникийн эсэргүүцэл конденсатор гэх мэт элементүүд бол үндсэндээ ингээд баг зохион бүтээгдээд амьдралд нэвтрээд яваад байжээ гэсэн санаа байна. За ингээд 19-р зуун гарч ирэх хэлснээр бол нэлээд дэвшил бий болсон. За энэ дэвшлийг авчирсан хүн бол Италийн хиймж физикч Алессандро Вольта гэдэг эрдэмтэн байгаа. Энэ хүн маань бол далайн давстай усыг ашиглаад далайн давстай ус гэдэг бол төвчгээр шүлтийн уусмал гэсэн үг. Тэгэхээр ийм шүлтлэг уусмал зис цайр гэсэн ялтсуудын завсраар орохоор химийн уруулын үр дүнд цахилгаан цэнэг бий болгоод насралтгүй цахилгаан гүйдэл бий болгож яана гэдгийг нээж анхны одоо гүйдлийн үүсгүүр буюу батарейг зохион бүтээсэн ба. За тэгээ энэ хийсэн бүтээц нь бол их амархан. Зис ялтсыг доороо энэ зис ялтсны шар өнгөтэй цагаан цайрын ялтстай ингэ давхарлахтаа дунд нь далайн ус нэвчүүлсэн юм даавууг хавчуулаад ингээд олныг давхарлах тусам хүчтэй нь нэмэгдээд байгааг анзаарч ийм анхны батарей буюу зай хураагаарыг үүсгэсэн. За эндээс эхлээд бол үндсэндээ энэ электроник цахилгаан гүйдэл хэлхээний тухай ойлголт бол эрчимтэй хөгжиж ирсэн. Учир нь тасралтгүй гүйдэл үүсгэх үүсгүүртэй болчих дээр үндсэндээ бол цахилгаан үзэгдлийг бол маш нарийн судлах боломж гарч иржээ гэсэн. За энэ Алессандро Вольта гэдэг хүн бол бидний хамгийн сайн мэдэх Вольт буюу хүчтэй нэгж тэмдэглэдэг нэр нь орсон хүн шүү дээ. За ингээд 1820 он буюу 19-р зууны эхний үед бол судалгаа маань нөгөө гүйдлийг ашиглаад өргөжиж ирсэн. За энэ үед бол энэ Данийн хиймж физикч Ханс Кристиан Өрстед гэдэг хүн цахилгаан гүйдэл металл утсаар урсаж байхдаа тухайн металлыг халаагаад байгаа үзэгдлийг судалж байсан байна. За энэ хүний судалгаа бол мэдээж өнөөдрийн бидний халаадаг тэн, ус уцалгагч, пелитик, одоо индүү, за тэгээ рагнуурын халах юу гэдэг юм тийм ээ. Цахилгаан гүйдлээр халдаг бүх юмны хүндсийг судалж байсан хүн байна шүү дээ. За харин энэ хүн бол санамсаргүйгээр дамжуулагч утсаар гүйдэлгүүл энэ бол батарей нь харагдаж байна. Ингээд дамжуулагч утсаар гүйдэлгүүлж байх үед ойр орчинд байсан компасны зүү хөдөлж байгааг анзаарсан байна. Ингэснээрээ бол энэ хүн санамсаргүй байдлаар цахилгаан гүйдэл соронзон оронг бий болгодог юм байна гэдэг маш чухал нээлтийг хийсэн. Гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд соронзон орон үүсэж байна гэдэг нь бол цахилгаан соронзон үзэгдлийн бол их хэллийг тавьсан ийм алдартай хүн байна шүү дээ. За ингээд энэ хүн 1820 онд энэ нээлтийг хийснээр дараа энэ судалгаа мөн олон хүний сонирхлыг татсан. Дүүн дотор бол одоо бидний сайн мэдэх физикч эрдэмтэн Майкл Фарадей байна. Майкл Фарадей 1831 онд цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг нээсэн. Өөрөөр хэлбэл энэ цахилгаан гүйдэл маань соронзон орныг үүсгээд соронзон орон буцаагаад бас цахилгаан орон буюу цахилгаан гүйдэл хүчтэй үүсгэдэг юм байна гэдэг ийм харилцсан индукцлийг нээсэн ийм хүн байна. За бид нар бол конденсаторын багтаамж буюу одоо фарад гэдэг нэгжийг бол сайн мэднэ. Бүгдээрээ микрофарад, пикофарад, нанофарад гэх мэтчлэн конденсаторын багтаамжийг хэмждэг. За энэ бол энэ хүний нэрийг мөнхлөх дурсгалд зориулж физикчид ийм шийдвэр гаргасан байна шүү дээ. За энэ хүний дурсгалт нь юу байсан бэ гэхээр цахилгаан гүйдэл соронзон орон үүсгээд байгаа юм бол ийм соронзон зүрхөвчин дотор соронзон орны урсгал бий болох хэвээр гүйдэл үүсгэгч батарей түлхүүр тэгээд нэгдүгээр оромог гэсэн ийм бүтцийг бий болгосон. Энэ батарей залгамагц нэгдүгээр оромгоор гүйдэл гүйж эхэлнэ. Гүйдэл гүйж эхэлмэгц соронзон орон урсаж эхэлнэ. Соронзон орон урсаж эхлэх үед хоёрдугаар оромогт хүчтэл индукцлэгдээд индукцлэгдсэн хүчтэл нь гүйдэл болж гүйхээр компасны зүү хөдөлнө гэсэн.
За харин энэ түлхүүрийг залгаатай тэгээ орхичих юм бол гүйдэл тогтвортой болоод тогтмол гүйдэлгүйгээд эхлэхээр соронзон орон тогтмол болно. Соронзон орон тогтмол болчих дээр хоёрдугаар оромогт хүчтэлийн индукцлэгдэхэ болоод компасны зөв хөдөлгөөн болдог. За тэгэхээр энэ бол энэ хүний маш чухал нээлт баггүй. Өөрөөр хэлбэл соронзон орон өөрчлөгдөж байвал цахилгаан хөдөлгөгч хүч буюу хүчтэл индукцлэгддэг юм байна. Тогтмол гүйдэлд индукцлэгддэг юм байна гэдгийг нээсэн. Ингээд хувьсах гүйдэл гэдэг маш чухал санааг анх бий болгосон. Өөрөөр хэлбэл трансформатор гэдэг энэ электроник цахилгааны төхөөрөмжийн бүтцийг бий болгожээ гэсэн үг байна. За ингээд одоо бид нэр конденсатор, эсэргүүцэл, трансформатор тэгээд оромог гэдэг ийм электроникийн элементүүдтэй болоод эхэллээ шүү дээ. За энэ үед 1835 онд Жозеф Хенри гэж Америкийн физикч, энэ хүн бол оромгийн үүсгэж байгаа энэ соронзон орныг нь ашиглаад өөр контактыг залгаж салгадаг ирэлээ гэдэг төхөөрөмжийг бүтээсэн. За энэ оромгийн нэгж индукцлийг бид нэр Хенри гэж нэгж байдаг шүү дээ. За энийг манай монголчууд маань бол яг орсуудыг дуурайгаад анханасаа орсуудаас орж ирсэн мэдээлэл учраас энэ хүний нэрийг Генри гэж унших гад байдаг. Өөр нь бол Хенри юм байна. Жинхэнэ нэр нь. Хенри гэдэг энэ хүн маань бол оромгоор гүйж байгаа гүйдлийн үүсгэсэн соронзон орон энэ хөшүүргийг татмагц хөшүүргийн үзүүр энэ дээр байгаа контакт болон энэ доор байгаа контактанд ээлжилж дээшээ доошоо хүрэх замаар сэлгэн залгадаг ийм түлхүүр хийжээ гэсэн үг. Үүнийг бол ирэлээ гэж нэрлэдэг. За энэ Жозеф Хенри гэдэг хүн маань бол түрүүний Майкл Фарадейн нээсэн цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг 1 жилийн дараа мөн нээсэн. Гэхдээ энэ бол Майкл Фарадейтэй ямар ч холбоо байхгүй. Нэг нь Америкт, нэг нь Европ буюу Англид байсан хоёр хүн. Тэм учраас энэ хоёр хүн бол хоорондоо тийм хурдан холбоо барих боломж байгаагүй. Энэ үед бол мэдээж шуудан холбоо бол зөвхөн усан онгоцоор захиаг явуулж Америк, Английн хооронд харьцдаг байсан үед бол нэг нэгнийхээ нээлтийг хуулбарлах юмс боломж байгаагүй. Тэм учраас энэ хоёр хүнийг бол хоорондоо хамааралгүйгээр цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг нээсэн гэж үздэг юм аа. За ингээд энэ хүнийг дурсахад зориулж оромгийн индукцлийн нэгжийг Хенри гэж нэрлэдэг болж. За энэ хүний харин чухал нээлт нь бол энэ цахилгаан соронзон ирэлээ байх нь шүү. Тэгэхээр энэ цахилгаан соронзон ирэлээ гэдэг энэ төхөөрөмж чинь өөрөө электроникийн хамгийн ихний одоо маш чухал элемент гэсэн үг. Тэгэхээр ирэлээ гэдэг зүйл маань яаж ажилладаг вэ? Та нар физикийн хичээл дээр бол үзсэн баг. Оромог байгаа. Оромгоор гүйдэлгүйвэл соронзон орон үүснэ. Үүссэн соронзон орон хөшүүргийг татах дээр хөшүүрг нь энд байгаа контакт түлхүүрийг сэлгэн залгаж өгнө гэсэн үг. Нааш нь цааш. Түрүүний Жозеф Хенригийн зохион бүтээсэн ирэлээний орчин үеийн жижигрүүлсэн хувилбар. Энийг бол бид нэр одоо Arduino микроконтроллер хүртэл холбоод ашигладаг шүү дээ. За тэгэхээр энэ ирэлээ гэдэг төхөөрөмж байна. Нэг гүйдлэр нөгөө гүйдлийг өөрөөр хэлбэл энэ контактаар гүйх гүйдлийг буюу баг гүйдлэр их гүйдлийг удирдах чаддаг ийм зүйл. Тэгэхээр энэ маань бол яг электроникийн төхөөрөмж болж эхэлж байна гэсэн. Баг гүйдлэр их гүйдлийг удирдна гэдэг. Бидний түрүүний хэлсэн электроник удирдах гэдэг ойлголт явж байна шүү дээ. За тэгэхээр энэ контакт чийдэн толботой энд батарей үүсгүүр толботой үед бол гүйдэлгүйгээ чийдэн асах ёстой. Гэхдээ энэ түлхүүр залгагдаагүй байгаа. Харин оромгоор гүйх гүйдлийг бид нэр энэ А түлхүүрийн тусламжтай батарейнаас гүйх гүйдлийг оромгоор ингээ гүйлгээд эхэлвэл чийдэн асах нэ. Өөрөлдөл энэ нарийнхан утсаар баг гүйдэл гүйхэд энэ бүдүүн утсаар их гүйдэл гүйх нь шүү дээ. За тэгэхээр энэ ирэлээ гэдэг зүйл маань бол автомашинд хэрэглэгддэг. Автомашины их гэрлийг асаахад маш их гүйдэл хэрэгтэй. Тэгэхээр машины аккумулятор за энд харагдаж байгаа шиг байна. Их гэрэл хоёрын хооронд бүдүүн утас явж байгаа. Бүдүүн утас бол мэдээж богинохон байх хэрэгтэй. Зөвхөн энэ үедээ чийдэн асаах зориултаар их гүйдэл гүйлгэхэд зориулагдана. Харин жолооч удирдах асаахын тулд хэрвээ энэ нэрлээ гэдэг зүйл байгаагүй бол одоо
маш бүдүүн утас өрүүлний энэ рүү яваад энд байгаа унтраалгаар дамжаад буцаад чийдэн рүүгээ явах нь шүү дээ. Тэгэхээр жолооч чинь ганцхан чийдэн асааж унтрах зорилттой биш, сигналаа дарна, дохионыхоо гэрлийг ажилуулна гэх мэт маш олон зүйлийг ажилуулах болохоор тэр болгон зориулсан бүдүүн утас ийшээ яваад ах юм бол одоо машины маань энэ өрүүлний орчинд бол багтан шингэхийн аргагүй бүдүүн утаснууд бий болно. Тийм болохоор амар дотор нь реле бокс нь яг хаана байгаа нэг газар байгаа. Байрлуулсан релэнээс нарийнхаа утас жолооны хурд руу яваад бүдүүн утасаар бол чийдэн асааж унтраадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр ийм одоо хэлэхээ бол одооны машинд бүх машинд байгаа. Тэгэхээр хэдэн зуун жил бараг 150 жил юм уу? Хэдэн оноос эхлээд гэсэн үг. 1850 оноос гэж бодоход 175 жил. Үндсэндээ бид нэр цахилгаан соромжсон ирэлийг ашиглаж байгаа гэсэн үг. Тэр энэ дээр бол бид нэр нэмж юу яаж болох вэ гэхээр та нарын ашиглаж байгаа Arduino микроконтроллер бол 5 вольтоор ажиллана. Тэгээ маш бага гүйдэл гаргана. Тэгэхээр Arduino-гоор өрөөнд байгаа 220 вольт хүчтэйгээр ажилладаг чийдэн асааж унтраа гэвэл яах вэ? Яалтч байхгүй ирэлээ хэрэгтэй болох нь шүү дээ. Arduino бол ирэлээний оронгоор гүйдэл чадна. Ирэлээний оронгоор гүйдэл гүйхээр 220 вольт энэ батарейны оронд 220 вольт байх юм бол 220 вольтын чийдэнг ирэлээ асааж чадна гэсэн. За энийг л бид нэр электроник гэдэг байна. Электроник удирдах гэсэн. За тэгвэл электроник маань цаашаа хөгжихдээ юу болсон бэ? За бид нэр Томас Эдисоны чийдэнг сайн мэднэ. Томас Эдисон гэрэл гаргадаг чийдэн зохион бүтээгээд ингээд амьдралд бол цахилгаан эрчим хүчийг энерги талаас нь ашиглах том нээлт хийсэн хүн. За ингээд бол Томас Эдисоны чийдэн ашиглагдаж байх үед Томас Эдисонд нэг бэрхшээл тулгарсан. Тэр нь юу вэ гэхээр зохион бүтээсэн энэ чийдэнгийнх нь энэ бүрхүүл дотор талаасаа тортог суугаад харлаад байд. Чийдэн шатах болоогүй байхад тортог нь ихсээр байгаад чийдэнгийнх нь гэрэл нь бүдгэрээд ашиглах аргагүй болчихсон. Тэгээ энэ юунд тортог гараад байсан бэ гэхээр тухайн үед бол чийдэнгийн энэ спираль утсыг нүүрс төрөгчийн утас буюу нүүрсээр хийдэг байсан. За энэ чийдэн дотор бол вакуум байгаа. Вакуум болчраас нүүрс бол гүйдэл гүйх үед бол улайсхаас биш. Тасарч чадахгүй. Тэр нь нөгөө нүүрс маань агаартай уруулд орохгүй учраас хүчил төрөгч байхгүй учраас тасарч чадахгүй гэсэн. Зүгээр улайсаа цогшоод байгаад идэг гэсэн. Тэрнээс нь гарсан гэрлэлэр бол гэрэлтүүлдэг байж. Тэгэхээр нүүрс маань өөрөө яах вэ? Улайсч байх үедээ шатаагүй ч гэсэн уур шат энэ шилний гадаргуу дээр очиж автог болж суугаад өөрөөр хэлэх юм бол эхлээд сублимац гэдэг үзэгдэл явагдаад хатуу биед хайлаагүй бахта ууршаад дараа нь шилний гадаргуу дээр очиж конденсац гэдэг үзэгдлээр автог болж суугаад ижээ гэсэн. За энэ үед бол энэ Эдисон нэг нүүрс өөрөө ууршаад байна гэдгийг бол ойлгоогүй учраас энэ тортог хаанаас үүсээд байгаа юм болоо гэж гайхаж байх та. Цахилгаан цэнэгээс үүсчээж магадгүй. Тийм учраас өөр дамжуулагч утас дотор нь оруулж өөр цэнэг өгөөд үзвэл ухаан тэр тортог болоод байгаа зүйл тэр цэнэгтэй бие татагдах байх гэж бодоод хажууд нь дахиад 3 дахь утсыг оруулж ирээд энэ шилэн дотор тэрэндээ потенциал өгсөн ба. Хасах туйлыг өгөхөөр ямар ч үзэгдэл явагдаагүй. Тортог алга болоогүй. Тэр хасах хүчтэл өглөөгөөд ямар ч нэмэл одоо үзэгдэл явагдаагүй баг. Харин нөгөө 3 дахь утсандаа эерэг туйл өгсөн чинь гүйдэлгүйгээд ихсэн. Өөрөөр хэлбэл энэ шилэн бөмбөрцөг дотор вакуум юу ч байхгүй хоосон мөртлөө хажууд нь орж ирсэн өөр металл дамжуулагч руу гүйдэлгүйгээд байсан гэсэн. Хоорондоо хүрээгүй хөндөй байгаа хоёр зүйлийн хооронд яхаараа гүйдэлгүйдэг байна гэд Эдисон маш их гайхсан ба. Тухайн үед бол физикчид бол тэрийг юугаас тайлбарлаж чадахгүй. Өөрөөр хэлбэл энэ маань юу байсан бэ гэхээр вакуум орчин дотор электронууд урсаж эхэлсэн. Электрон хүний нүдэнд харагдахгүй. Тэм учраас тэгээ вакуум орчин дотор электронууд чөлөөтэй хөдөлж чаддаг гэдгийг тэр үед бол мэддэггүй байж. Электрон гэдэг бөөмөж мэддэггүй байсан шүү дээ.
За ингээд энэ үзэгдэл бол Эдисоны үзэгдэл гэдэг нэртэйгээр патент болж бүртгэгдсэн боловч хинч ашиглахыг зориогүй нэг тийшээгээ гүйдэлгүйдэг. Өөрөөр хэлбэл хасах тойл өгөхөөр гүйдэлгүйдэггүй, нэмэх тойл өгөхөөр гүйдэлгүйдэг ийм үзэгдлийг өнөөдөр бол бид нар маш сайн ашигладаг. Энэ бол гүйдлийг нэг тийшээ гүйлгдэг диод гэдэг элементийг зохион бүтээжээ гэсэн үг. Диод. За тэгэхээр энэ үзэгдлийг нь тухайн одоо энэ Эдисоны 1873 онд нээсэн үзэгдлийг 16 жилийн дараа Флеминг, John Ambrose Fleming гэдэг Английн инженер гүйдлийг нэг тийш нь гүйлгдэг шолоотгогч болох юм байна гэд анхны диод гэдэг зүйлийг хийсэн. Өөрөөр хэлэх юм бол хоёр электродын хооронд гүйдэл халаасан электродоос хүйтэн электрод руу электрон урсаад ингээ гүйдлийг гүйлгэж ингэж ажилтдаг ийм төхөөрөмж хийжээ гэсэн. За мөн л энэ үедээ бол энэ дотор юу гүйдэл гүйлгээд байгаа вэ гэдгийг огт мэддэггүй байжээ гэсэн. Ганцхан үзэгдлийн ашиглаад гүйдлийг хувьс гүйдлийг шолоотгдаг ийм төхөөрөмж зохион бүтээсэн байна шүү дээ. Тэгэхээр диод гэдэг төхөөрөмжийг бид нэр загварчлах юм бол халаагуур спираль утас байна. Энэ нөгөө чийдэнгийн улаастдаг утас нь гэсэн үг. Мөн тэр халаагуураас дулааныг авдаг катод байна. Энэ бол дулааныг аваад хална. Халахаараа электронууд нь сулрна. Электронууд нь сулрахаар энд хэрвээ нэмэх цэнийг өгдөл электрон татагдаад урсаж эхэлнэ. Энд харин хасах цэнийг өгөх юм бол электрон татагдахгүй учраас түлхэгдэн. Тийм учраас энэ хооронд урсахгүй, гүйдэлгүй гэсэн. Тэгэхээр анод гэдэг электродууд нэмэх цэнийг өгвөл электрон урсаад гүйдэлгүйдэг, хасах цэнийг өгөх юм бол гүйдэлгүйдэггүй юм үзэгдэл багхгүй. Тэгэхээр электроны энэ чиглэл нь бол гүйдлийн чиглэлийн эсрэг байна. Яг гэвэл электрон маань өөрөө сөрөг цэнэгтэй учраас гүйдлийн эсрэг урсдаг. Гүйдэл улаан сумны дагуу урсж байхад электрон хөх сумны дагуу эсрэг чиглэлд урсж байгаа гэсэн. За харин нөгөө туйлын солилцох юм бол одоо энэ батарейны нэмэх туйлыг анодонд өгсөн үед бол урсж байгаа мөртлөө сөрөг туйлын анодонд өгчөхөд гүйдэлгүйхэ болчихдог. Нэг тийшээгээ гүйдэлгүйдэггүй, нөгөө тийшээ гүйдэлгүйдэг ийм хэлхийг шолоотгогч диод гэж нэрлэдэг байна гэсэн. За ингээд бид нар электроникийг эсэргүүцэл, конденсатор, индукцлийн оромог, трансформатор, диод мэт ийм элементүүдтэй болоод хөгжөөд яваад байсан байна шүү дээ. За энэ үед бас нэг чухал нээлт хийсэн хүн бол бидний электрониктой төдийлөн холбоотой биш ч гэсэн Вильгельм Конрад Рентген гэдэг хүн саяны шилэн хоолойг судлаад энэ дотор юу гүйгээд байгаа вэ гэдгийг эрдэмтэд ойлгох гэж маш их хичээсэн. Энэ үедээ бол хүний нүдэнд харагддаггүй тусгай туяаг цацруулж байна гэдгийг анх нээсэн байгаа. Тэгэхээр үндсэндээ бол зарчим нь электронууд анодыг ирж мөргөөд ингээд гүйж байх үед электронууд анодыг мөргөх үед энэ анодоос X-ray буюу рентген туяа цацардаг байна. Тэгэхээр маш их гүйгээд эхлэх юм бол туяаных нь эрчим асар их хүчтэй болж нэмэгдэж гарч ирнэ. За тэгэхээр энэ рентгенийг анх нээсэн Вильгельм Конрад Рентген гэдэг Германы физикч бол ийм том хэмжээтэй одоо диодыг үүсгэж хагаад энэ анод дээр нь туссан электроны урсгалаас үүссэн туяаг анх нээжээ гэсэн. За ингээд бол X-ray туяа нээгдсэн. Энэ хүн бол энэ рентген туяагаар бол анхны эхнэрийнхээ гарын бүгжтэй хуруунуудын зургийн ясныхын зургийг анх авсан ийм түүхэн үзэгдэл. Ингээд бол эмнэлэгт бол X-ray туяаг маш ихээр ашигладаг болсон. Тухайн үеийн эрдэмтэд бол X-rayг янз бүрийн аргаар судалж байсан. Гэхдээ энэ нь бол маш аюултай үзэгдэл юм байна гэдгийг бол хожим мэдсэн. Учир нь энэ хүмүүсийн нүд нь хараан муудах, агийнх нь арьсан түлэгдэх гэх мэтчлэн X-ray туяанд бол ордож эхэлсэн байгаа. За мөн энэ үед бол эмнэлэгт хүний уушиг зүрх дотор эрэхтний зургийг бол ингэж X-ray туяаг ашиглаж авдаг энэ зарчим бол нэвтэржээ гэсэн. Маш чухал нээлт байсан байна. За гэхдээ энэ бол электрониктай бол мэдээж төдийлөн ахтар холбоогүй ч гэсэн энэ X-ray төхөөрөмжийг зохион бүтээх гэж бол үндсэндээ цахилгаан электроникийн төхөөрөмжүүдийг бол маш сайн хөгжүүлж ирсэн байна. За энэ 1897 онд одоо Жозеф Томсон гэдэг
физикч бол нөгөө шилэн хоолойг судалж байх явцдаа шилэн хоолой дотор гүйдэлгүүлгээд байгаа зүйл нь электрон буюу сүрэг цэнэгтэй бөөн байд юм байна гэдгийг нээсэн. Гадаадаас ялгарсан электронууд нарийнхан цацраг болж явахдаа эерэг сүрэг цэнэгтэй ялтсын дундуур гарахдаа зам нь хазааж байгаа ийм хазаалтыг бий болгосон. За тэгээд энэ электроныхаа энэ явж байгаа замыг илрүүлэхийн тулд бол энэ шилэн хоолойг вакуум биш маш бага даралттай неон хийгээд дүүргэсэн. Тэгэхээр неон хий дотор электрон урсгахдаа неонхийн атомуудыг мөргөж неонхийн атомууд нь бол гэрэл гаргадаг. Та нар неон ламп гэж бол харсан бах юм улбар шарангатай гэрэл гаргадаг. Бидний цахилгаан политикний ассан байна уу, онторсон байна уу гэдгийг мэдрэхэд зориулаад хийсэн жижигхэн гэрлүүд байдаг шүү дээ. Ялангуяа Оросын Лисва политик гэж ярьдаг. Дээр үеийн политикний ассан онторсныг мэддэг индикатор гэрэл нь бол энэ неон гэрэл байдаг. За тэгээд энэ неон хийгээр бол юм улбар шарангийн зам татуулаад электроны замыг хэмжих траекторийг тодорхойлох замаар электроны хөдөлгөөнийг судалж түүнээсээ эерэг цэнэг татагдаж сөрөг цэнэг түлхэгддэг сөрөг цэнэгтэй бий байт юм байна гэдгийг нээсэн гэх юм бослогтой. За тэгээд энэ электрон гэдэг үгийг ашигласан хүн бол энэ Жозеф Томсон энэ бөөм нээсэн сөрөг цэнэгтэй бөөмөнд ямар нэр өгөх вэ гэхээр түүхийн бүхний эхлэл болсон нөгөө хув гэдэг материалын нэрийг өгсөн байхгүй. Ингээд электрон гэдэг бөөмтэй болжээ гэсэн. Энэ маань бол өнөөдрийн бидний электроник гэдэг энэ шинжлэх ухааны эхлэл болсон гэсэн. За ингээд нөгөө шилэн хоолойн судалгаа маань өргөжөөд за ингээд энэ дотор сөрөг цэнэгтэй зүйл хөдөлж явдаг юм бол замаас нь түүнийг эерэг цэнэг өгөх замаар саатуулж болох уу гэдэг асуудлыг бас гаргаж ир тавьсан байна. За ингээд Лиде Форест гэдэг хүн бол нөгөө шилэн хоолой дотор дахиад 4 дахь утсыг оруулж ирээд энэ 4 дахь үзүүр нь эерэг цэнэгтэй байх юм бол катодоос анод руу урсж байгаа электронуудыг замаас нь саатуулна гэсэн. Тэгэхээр энд урсж байгаа электроныг замаас нь хөдөлгөөний саатуулаад эхлэх юм бол хурдыг удирдах болно, өөрөөр гүйдлийг ихсгэж багасгаж болно. Ингээд энэ эсэргүүцлэр гүйж байгаа буюу анодоор гүйж байгаа гүйдлийг удирдах электрод гэдэг энэ завсраар нь оруулж ирсэн электродороо дамжуулж удирдаад гүйдлийг замаас нь удирддаг элементийг бий болгосон байна. За тэгэхээр одоо бол энэ маань яг жинхэнэ бидний сайн мэдих электроникийн төхөөрөмж гараад иржээ гэсэн. Эргэлээ бол зөвхөн гүйдлийг залгаж салгаж чадна. Тэрнээс биш ихсгэж багасгаж удирдах чадахгүй. Харин одоо энэ период гэдэг энэ Дефорестийн период гэдэг энэ ламп буюу чийдэнгийн бүтц маань гүйдлийг замаас нь өөр гүйдлэр буюу өөр хүчтлэр удирдах болно гэсэн. За ингээд өөр гүйдлийг өөр гүйдэл нь удирддаг ийм хэлхийг электроникийн хэлхээ гэж нэрлэнэ гэсэн. За бид нарыг надад намайг хүүхэд байхдаа зарим багш нар бол мэдэх бах юм. Электрон ламп, пентод лампын дээр тулгуурласан юм телевизэр үздэг байлаа гэжтэй. За араас нь онгоолгоод харах юм бол энэ период лампнууд нь энэ шилэн лампнууд энэгээр ингээд зөндөө харагдаж байгаа. Энэ шилэн ламп байна, энэ шилэн. За ингээд энэ байна бол одоо нөгөө электроникийн хэлхээ бол телевизийн дүрсийг дэлгэцэн дээрээ гаргадаг ийм төхөөрөмж бий болсон байна шүү дээ. Мөн энэ сонирхуулаад хэлэхэд бол энэ дэлгэц гэдэг маань бол үндсэндээ нөгөө Томсоны ашигласан шилэн вакуум хоолой. Тэгээд энэ электроны хөдөлгөөнөөр дэлгэцэн дээр нь зураг зурж телевизийн дүрсийг бий болгодог ийм төхөөрөмж байжээ гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ шилэн хоолой бол манай бидний өнөөдрийн энэ электроникийн бүх юмыг эхлүүлсэн, хөгжүүлсэн 20 дугаар зууны туршид хөгжүүлсэн ийм чухал электроник элемент багхгүй. Тэгээ одоо мэдээд ашиглагдах байсан. Период лампыг ашиглаад дууны өсгөгчийг хэрхэн хийсэн байна вэ гэдгийг харъя бүгдээрээ. Энд нэг период ламп байна. Нөгөө анод гэдэг энэ 6 номертой хөл байна. Энэ 8 номертой хөл нь катод нь байна. Катодоос электрон сугараад анод руу урсж байх үед замаас нь орж ирсэн энэ 7 дугаартай электрод нь удирдна гэсэн. Тэгэхээр эндээс дууны дохио орж ирэхээр хүчтэл болж орж ирээд анод катодын хооронд урсж байгаа электроны хөдөлгөөний замаас нь
ихсгэж багасгахаар гүйдэл нь өөрчлөгдөнө. Энэ гүйдлийн өөрчлөлт нь эсэргүүцлэр гүйж байгаа гүйдэл учраас эсэргүүцлэлээр унж байгаа хүчтэл өөрчлөгдөнө. Эсэргүүцлэлээр унж байгаа хүчтлийн өөрчлөлт нь оролтонд ирж байгаа энэ хүчтлийн өөрчлөлттэй яг адилхан зүй тогтолтой явагдана. Гэхдээ далайц нь их байна. Яг тэгвэл энд маш их өндөр 214 вольтын хүчтэл өгсөн учраас хүчлийнхэн далайц маш их болно. Ингээд конденсатороор дамжаад дахиад дараагийн шатанд очиод мөн дахин өсгөгдөд 2 удаа өсгөгдөд тэгээд трансформатороор дахин гүйдэл нь өсгөгдөд спикерт очихдээ маш чанга дагуулдаг. Өөрөөр хэлбэл эндээс орж ирсэн сулхан дооны дохио спикер дээр ирээд маш чанга дагуулдаг юм. Дооны өсгөгчийг хийсэн байх нэ. Нөгөө терод ламп маань одоо ингээд электроникийн хэлхээ болоод чиглэгдэж байна гэсэн. За тэгвэл өнөөдөр орчин үед бид нар үүнийг юугаар хийдэг вэ? Терод лампаар хийдэггүй. Хагас дамжуулагч транзисторыг ашиглаад хийдэг. Мөн л яг энэ терод ламптай адилхан транзистор гэдэг зүйл маань яаж ажилладаг вэ? Транзистор гэдэг маань бол коллектороос эмитер рүү гүйж байгаа гүйдлийг замаас нь баазаар орж ирсэн гүйдэл нь удирддаг. Тэгэхээр энд микрофоноор орж ирсэн солхон гүйдэл транзисторын баазаар гүйхээр транзисторын коллектороор их гүйдэл гүйнэ. Энэ их гүйдэл нь их хүчтэй болж гарч ирээд ингээд дахин өсгөгдөөд спикерд очисноор спикер чанга дагуулдаг гэсэн. Энд сулхан дохио үүсгэхэд энд чанга дохио болж одоо бидний чихэнд бол маш чанга дагуулна гэсэн. За ийм маягаар бид транзисторыг ашиглаад электроникийн хэлхээ хийдэг шүү дээ. За энэ транзистор гэдэг бага зүйлийг бол 1947 онд дэлхийн 2 дугаар дайны дараа энэ гурван эрдэмтэн нээсэн John Bardeen, Walter Brattain, William Shockley гэдэг ийм гурван эрдэмтэн байгаа. Энэ гурлаа бол Нобелийн шагнал авсан. Анх транзисторыг зохион бүтээсэн загвар нь бол музейд тавигдсан байдаг. Анхны хийсэн транзисторын загвар гэдэг. За тэгэхээр энэ транзистор гэдэг зүйл маань миний саяны хэлснээр коллектороос эмитер рүү гүйж байгаа гүйдлийг баазаас эмитер рүү гүйж байгаа гүйдлээс хамааруулж удирдах өгдөг дотроо ийм сүнстэй мэдээж хүн бол биш. Ямар нэгэн транзисторыг одоо сүнстэй зүйлтэй зөөрлүүлэх юм бол транзисторын сүнс гэж одоо дотор нь байх нэ гэсэн. Тэр энэ маань бол яг нь оролдоор буюу баазаар гүйж байгаа гүйдлээс коллектороор гүйж байгаа гаралтын гүйдлийг нь их болгож өсгөж өгдөг бета гэдэг энэ өсгөлтийн коэффициентийг зохицуулдаг ийм элемент байна шүү дээ. За ингээд бол транзистор маань бол нэг гүйдлээр нөгөө гүйдлийг буюу электроныг удирддаг одоо орчин үеийн электроникийн хамгийн чухал элемент юм аа гэсэн. За үүнийг бол бид нар одоо гүйдлийг усны урсгалтай төсөөлөх юм бол одоо усны урсгалыг нээж хаадаг каранттай төстэй гэж ойлгож болно. Транзисторын коллектороос эмитер рүү урсж байгаа коллекторын гүйдлийг баазын бага гүйдэл нь нээж хааж ихсгэж багасгаж удирдана гэсэн үг байна шүү дээ. Тэгвэл одоо орчин үед юу болж хөгжиж байна вэ гэхээр сантиметрийн хэмжээтэй байсан нөгөө шилэн тюб ламп маань миллиметрийн хэмжээтэй хагас дамжуулагч транзистор болж хувираад мөн удалгүй 1970-аад оноос бол бүр микрометрийн хэмжээтэй чипнүүдийг хийж чаддаг бас. Өөрөөр хэлбэл энэ чип гэдэг байгаа зүйл дотор байгаа транзисторууд бол микрометр. Хүний нүдэнд ч харагдахгүй гэсэн үг. Харын хасах 6 зэрэгт метр хэмжээтэй болсон байна. Өнөөдөр бол 21-р зуунд бид нар транзисторыг нанометрийн хэмжээтэй хийж чаддаг болоод ингээд нано технологи буюу нано электроник хөгжөөд явж байна гэсэн. Тэгэхээр электроник гэдэг энэ шинжлэх ухаан маань бол хөгжсөөр байгаад өнөөдрийн түвшинд хүрчээ. За бид нар бол нано технологийн одоо 900-д амьдарч байгаа хүмүүс саяхан 24 онд IBM корпорац 2 нанометрийн технологиг бий болгосон. Өөрөөр хэлбэл транзисторын элементүүдийг 2 нанометрийн хэмжээтэйгээр хийж чаддаг болжээ гэсэн үг. Тэгээ үндсэндээ бол транзистор өөрөө 2 нанометр хэмжээнд арай хүрээгүй. Транзисторын баазынхын тусгаарлагчийг буюу одоо энэ дотор байгаа энэ нингэн ялцсуудыг 5 нанометр дотор багтаагаад 2 нанометрийн цуцаантайгаар хийж чаддаг болсон. Орчин үеийн үнэхээр электроникийн хөгжлийн түвшин бол ийм түвшинд хүрчээ гэсэн үг. За миний эхний хичээл бол ийм
санаатай хичээл байлаа. За энд нэг сайхан зөвлөг байна. Монгол ардын зөвлөг 7 хэмжиж 1 огтол байдаг. За дээр нэмээд танд зөвлөхөд огтлохоос өмнө 8 бод гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл тооцооллыг сайн хийж сурах хэрэгтэй. За тэгэхээр бидний дараагийн хичээлүүд бол тооцоогоо хэрхэн хийх вэ гэдэг асуудалтай холбогдно гэсэн. За асууж тодруулах зүйл байна. Багш нараас ч асууж болно, хүүхдүүдээс ч асууж болно. Энэ хичээлүүд нь бичлэг хэлбэрээр үлдэх юм уу? Энэ бичлэг явж байгаа шүү дээ. Энэ channel дээр бичлэгээр үлдэнэ. Аа. Нэг юм асууж болох уу? Асуу. Энэ нөгөө сайн нөгөө Хенри гэсэн шүү дээ. Нөгөө индукцлыг хэмждэг нэг чинь. Тий Хенри. Тэгээд Генри гэдэг. харин Генри гэдэг л тэгээд бас зарим юм дээр нөгөө Тесла гэдэг тэр нь ямар ч удаа мал. Тесла гэдэг чинь соронзон орны урсгалын нэгж. Соронзон орн хэр хүчтэй байна уу гэдгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл хоёр соронзон бид нар хооронд нь ингээд наалдуулахад сулгаан татчихвэл тэр хоёрын хооронд явж байгаа соронзон орны урсгал их сулхан буюу Тесла багтай байна гэсэн. Хоёр соронзон маш хүчтэй нэгээ татаад салах аргагүй наалтчаад байвал тэр хооронд урсж байгаа соронзон орны урсгалын Тесла өндөр байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр Хенри гэдэг нэгж чинь индукцлэл гэдэг нэгж чинь ямар учиртай юм бэ гэхээр оромог түгэр гүйж байгаа гүйдэл өөрчлөгдөхөд оромог хэр их хүчтэй өөр дээр бий болгож чадах уу гэдэг чадварыг хэлж байгаа. Өөрчлөгдөхөд гэж хэлээд байгаа гэсэн ойлгох хэрэгтэй шүү. Эсэргүүцлэр гүйдэл гүйж байна. Эсэргүүцэл дээр хүчтэй бий болох уу? Мэдээж болно. Тогтмол гүйдэл гүйж байна. Тогтмол хүчтэй бий болно. Эсэргүүцлэр хувьсах гүйдэл гүйж байна. Эсэргүүцэл дээр хувьсах хүчтэй бий болно. Тэгэхээр эсэргүүцэл гэдэг бол ямар төрлийн гүйдэл гүйж байгаагаас хамаарахгүйгээр өөрөөр нь гүйдэл гүйжлээл өөр дээр хүчтэй бий болгож идэг ийм юм. Харин оромог бол түгэр гүйдэл гүйж байвал тогтмол гүйдэл гүйж байх юм бол хүчтэй бий болохгүй. Яагаад гэвэл оромог зүгээр утас дамжуулагч утсаар гүйдэл гүйж байгаа үед бол эсэргүүцэл нь маш бага учраас хүчтэй бий болохгүй. Харин оромгоор гүйж байгаа гүйдэл ихсэж багасаад өөрчлөгдөд эхэлвэл яах вэ? Түүн дээр хүчтэй бий болно. Харин хэр их хүчтэй бий болгод юм бэ гэдгийг нь индукцлэл гэдэг хэмжигдэхүүн тодорхойлж өгдөг. Нэгсэндээ индукцлэл гэдэг чинь оромгийн эсэргүүцэлтэй төстэй байх нь шүү дээ. Гэхдээ гүйдлийн өөрчлөлтөнд эсэргүүлчлэл буюу эсэргүүцэл үзүүлдэг гэсэн үг. За асуу. Дараа өргөсөн. За сайн байна уу гшаа. За сайн байна. За ямар ч байсан энэ электроник олимпиадыг зохион байгуулж байгаа баг хамт олон санаачлаг та бүхэнд маш их баярлалаа гэж илэрхийлье. Тэгээд энэ хүү олимпиад нь ер нь бол физик электроник сонирхогч хүүхэд багчуудын тоог нэмэгдүүлэхэд бас их чухал ач холбогдолтой байх гэж хувийн зүгээс бол бодож байна. Зүгээр багшийн хувьд бол энэ олимпиадад оролцсноор хүүхдүүдэд ямар чадвар үлдэх үү гэдэг юм уу те ер нь ингээд сэтэлжүүлэх илүү одоо сонирхлыг нь төрүүлэх урам өгөгч гэдэг юм уу те ийм гоё үг хэлээсэ гэж хүсэж байна багш. Мэдээж уралдаан тэмцээнд орсон хүн бол хөрвүүлэх хоцрох гэхээсээ илүү эсрэг их юм сурдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр
Энэ электроникийн олимпиад мэдээж гол зорилго нь тэр. Хүүхдүүд маань энд оролцож байх явцдаа бол хичээлээс гадуур одоо хор идэвхэн сайжрах ёстой. Мөн бие дааж өөрөө юм бүтээх сонирхолтой нэмэгдэх ёстой. За ингэснээрээ мэдээж илүү хэмээг сурах ёстой гэсэн. Дэж уралдаан тэмцээн бол нөгөө юу гэдэг лээ? 60 чавганц зорилтохоор 1 чавганц төрүүлнэ гэдэг шиг юм болно. Гэтэ мэдээж хичээсэн хүмүүс нь мэдээж төрүүлэх байх гэж би бодож байна. За өөр сонирхож асуух зүйл юу вэ?